Сайн байцгаана уу? Итгэл доторх мэдлэгээ төлөвлөрөөр танд хүрдэг Христ итгэл тань мэдхийн подкастын маань энэ удаагийн дугаар энэ хүрээнд эхэлж байна. Тэгэхээр өнөөдрийн дугаараараа та бүхэндээ ер нь Библийг мэддэг болоод мэддэггүй хүмүүсийн зарим эрдэмтэд судлаач зохиолч нарын тэр битгий хэл бусад шашны ч гэсэн итгэл бишрэлтэй хүмүүсийн маш их анхаардаг татдаг, зарим талаараа маргаан мэтгэлцээнд хүргэдэг, эргэлзээнд хүргэдэг, зарим талаараа бас судалгааны их үндэс материалч болдог нэгэн сэдв байдаг нь Ноагийн үер байгаа. Тэгэхээр энэ өнөөдрийнхээ энэ дугаараараа Ноагийн үерийн талаарх өөрийн ойлгож уншсан зүйлсээ та бүхэндээ товчхон хуваалцъя гэж бодлоо. За тэгэхээр хэдүүлээ эхлэхдээ ерөнхийдөө Ноагийн үерийн талаарх бие биенээсээ тусдаа газар зүйн хувьд алс хол байдаг. За тэс өөр соёлтой ард түмнүүдийн домог болоод тэдний археологийн олдвор бичиг дурсгалын соёлд дурсгалд хэрхэн бичигдэж үлдсэн байдаг юм бэ гэдгийг товчхон дурдаад эхлэе гэж бодож байна. За археологийн үүднээс нь бол Сумерийн соёл гэж ярьдаг тийм бид нар хамгийн анхны хүмүүсийн соёл иргэншил гэж ярьдаг. За тэгэхээр энэ Сумерийн соёлд бол Галгамешийн чулуун хавтан гэж нэг юм археологийн бичиг дурсгал олдсон байна. Тэгэхээр энэ бичиг дурсгал дээр юу бичигдэж үлдсэн бэ гэхээр за Утнап Шидим гэдэг нэг хүний талаарх юм түүх бичигдэж үлдсэн. Тэгэхээр энэ хүний энэ түүх дээр юу гэж бичигдсэн гэхээр энэ Утнап Шидим гэдэг хүнд бурхан хүмүүсийн нүгэл хилэнцээс болж дэлхий дээр үер буулгана. Харин чи миний заавраар зав бариад тэр заваараа хүн төрлөختнийг аварна гэсэн ийм зааварчилгаа өгсөн гэсэн ийм түүхийг бичиж үлдээсэн байна. За тэгээ энэ түүхтэй холбогдуулаад ярихад зарим хүмүүс бол энэ түүхийг Библи бичигдгээс өмнөх бичиг дурсгал учраас Библи маань эргээд энэ Галгамешийн энэ чулуун хавтангаас будаа идсэн буюу энийг хуулж өөрийн болгож авсан гэсэн ийм бас яриа байдаг. Гэтэл хэрвээ бид нар Библийн түүхийг харуул Бабелийн цамхгийн үйл явдлын дараагаар хүмүүс хил хутгалдаад бие биенийг ойлгохоо болоод дэлхийн нийтээр тархахаас өмнө энэ түүхийг бүгд мэдчихсэн болж таарад. Тэгээд Сумерчууд буюу Вавилончууд хамгийн анхны бичиг үсгийг тухайн бүс нутагтаа үүсгэсэн. Тэгэхээр энэ түүхийг өөрсдөө бичиж үлдээсэн болж таарч. Тэгэхээр бид нар ч гэсэн ярьдаг чинь монголчуудын түүх, монголчуудын бичиг үсгтэй болохоос өмнө хятадууд монголчуудын зарим түүхийг өөрийн бичиг дурсгалтай бичижсэн. Хүннүгийн түүх, хүннүгийн өмнөх үеийн түүхийг. Тэглээгээд монголчууд өөрсдийнхөө түүхийг аман байдлаар авч явж байсантай адилхан израильчууд энэ Библийн Ноагийн үерийн түүхийг аман байдлаар авч яваа. Тэгээд сүүлд нь Библи бичигдсэн гэсэн ийм бас нэг ийм үнцэг ийм тайлбар байдаг. Тэгэхээр энэ тайлбар бол үнэтэй бахаа гэж бодож байна. За тэгээд цаашаа яриа. За энэ археологийн түүхэн дээр эртний хятадын Хуанянци, Шанхай, Жинг мэт бичвэрлүүд Нуа гэх нэртэй ийм хүний ийм түүх гардаг. Тэгэхээр энэ хүн бол энэ түүхэн дээр үер болж дэлхий сүрхэд энэ хүн Нуа гэдэг хүмүүсийг аварсан гэсэн ийм түүх байгаа. Тэгэхээр энэ түүхийг доктор Нельсон 1979 онд эртний ханц үсгэн доторх нуугдсан эхлэлийн түүх гэх юм бүтээл гаргаж байгаа. Тэгээ энэ бүтээл дотроо энэ Нуа гэх энэ хүний талаарх энэ ханц үсгийг маш нарийн судлаад энэ түүх нь Эхлэл номын Ноагийн түүхэн дээр үндэслэгдсэн байна гэдгийг энэ ханц үсгийг судлаад тогтоосон байна. За тэрнээс гадна Египтийн пирамид болоод энэ хөшөөнүүдэд Ноагийн зав бас дүрслэгдсэн байдаг юм байна. Сэлбэр маягаар. Мэдээж хэрэг би энэ дээр ингэж ярихдаа тухайн бүс нутагт болж байсан тийм шар мөрний үер, Нил мөрний үер, Ефрат мөрний үеийн талаарх бичвэрүүд байдаг. Харин энэ ярьж байгаа бичвэрүүд маань дэлхийг хамарсан их үерийн талаар ярьж байгаа гэдгийг бас ингэж ойлгосоо гэж хүсэж байна. За Грекийн бас нэг домог байна. Тэгэхээр энэ Грекийн домогт юу гэж хэлж байгаа вэ гэхээр энэ үерээс эсэн мэнд үлдсэн 90 хүмүүс, дэлхийг хамарсан их үерээс эсэн мэнд үлдсэн эрэгтэй эмэгтэй 2 хүн дахин сууршууж тэгээд тэд нургийнхаа араас чулуу шидээд тэр чулуунууд нь эрэгтэй эмэгтэй хүмүүс болсон гэсэн нэг ийм бас нэг түүх байна. За Хиндүү энтхийн нэгэн түүх домог ярианд загас нэг эрэгтэй хүнд хүн төрлөختнийг устгах үер буухыг анхааруулад тэгээд зав хийхийг тушаасан. Тэгээд тэр загас
загасны одоо зааварсны дагуу аюулгүй байдал одоо аюулгүй тэр завыг бариад зааварсанд газар руу нь яваад тэр эрэхтэй болоод бас хүмүүс аврагдсан гэсэн юм түүх байдаг. За тэрнээс гадна Төв Америкийн одоо Ацтекийн соёл гэж бид нар мэднэ те. Ацтекийн соёлд бас эхнэр нөхөр хоёр хүүхдүүдтэйгээ дэлхийг хамарсан их үерээс амьд үлдэж бусад бүх хүн загсуулж хувирсан гэсэн ийм домог яриа байдаг. За Өмнөд Америкийн Инкийн соёл гэж байдаг те. Тэгэхээр нүгэл үлдсэн хүмүүсийг бурхан устгахыг хүсэж үер болгосон. За тэгэхээр ингэснээрээ зөвхөн зөв хүмүүс аврах зорилготой байсан гэсэн юм үерийн талаарх түүх байдаг. За бүр тэр үтгэл Инданч хүнтэй одоо домогт ялангуяа Навахо гэдэг нэг овг их бид нэр их сонсдог тийм ээ. Тэгэхээр энэ овгийн нэг амаг дамагт юу гэж хэлсэн гэхээр бурхан хүмүүсийн нүглийг хараад дэлхий дээр үер болгосон. За тэгээ ингээд буулгахдаа хүмүүсийн дундаас гидар гих зөв хүнийг олж түүнд зав бариад тэгээ бурханы өгсөн заавраар бүх амьтад болон хүмүүсийг аварсан гэсэн юм түүх байна. Тэгээ бид Африкийн бас үндэстнүүдийн түүхд ч гэсэн байна. Тэгээ гол нь энэ ярьж байгаа энэ зүйлс маань юу гэхээр газар зүүн нээгдэхээс өмнө тэгээ газар зүүн нээлтийг 15 дугаар зуунд одоо хүмүүс Америк ТV-г Австрали ТV-г нээгээд энд ийм ТV байдаг юм байна. Энд нас биднээс өөр хүмүүс амьдардаг юм байна гэж нээс. Гэтэл бие бинийгээ мэдгүй алс хол амьдарч байгаа хүмүүс яг нэг ийм адилхан түүхийг ярьж байгаа. Энэ түүхүүдийг ингээд нэгдгээд үзэх юм бол ерөнхийдөө энэ домог болон бичвэрүүд нь юуг нийтлэг нэг юм агуулга байгаа нь юу вэ гэхээр хүмүүсийн нүглээс болж бурхан усан галуу буулгасан. Тэгээд нэг эсвэл хэсэг хүмүүсийг зөв гэж сонгоод тэднээр зав бариулаад тэр барьсан завинд нь зарим амьтдыг хүмүүстэй нь өөрсдөнтэй хамт аварсан. Тэгээд дахиад амьдралыг шинээр эхлүүлсэн гэсэн ийм нэг нийт утга агуулгадж байгаа. Тэгэхээр энэ бол бас сонирхолтой төв. Тэгэхээр манай эмээ бол ховдын хүн л дээ. Тэгэхээр ховдын манай эмээ юу гэж ярьдсан гэхээр за урд нь дэлхий усан галваар устсан. За одоо дараа нь галан галваар устдах юм аа гэж надад ярьдаг байсан. Тэгэхээр энэ магадгүй монголчуудын хувьд ч гэсэндээ ер нь тэр усан галуу гэдэг маань Новагийн үеийг ярьжсэн болов уу гэж бас нэг талаараа хэлж болохоор. За энэ бол ингээд ямар ч гэсэн улс үндэстнүүдийн бие биенээс Орос хол ялгаатай газар зүүн хувьд соёлын хувьд төс өөр хүмүүсийн домог зарим одоо археологийн бичвэрт иймэрхүү байдлаар дурдчихээ. Одоо хэдүүлээ. За шинжлэх ухааны жишээтэй баримт руу орцгоё. За тэгэхээр 1695 онд за одоо анхны шинжлэх ухааны томоохон бүтээлийн нэг болох дэлхийн байгалийн түүхийн эссе гэдэг ном гарчээ. Тэгэхээр энэ номыг Английн геологч, анатомч Джон Вудворд гэх хүн бичсэн байна. Тэгэхээр энэ хүн ямар үндсэн дээр энэ номыг бичсэн бэ гэхээр энэ хүн өөрөө газрын давхарга, чулуулгууд, амьтан, ургамлын одоо нөгөө ясны үлдэц болоод энд одоо ус яаж нөлөөлсөн бэ гэдгийг судалгаан дээр үндэслэж энэ номыг гаргасан байна. За тэгэхээр энэ номыг ерөнхийдөө номын гол одоо сэдэв санаа нь юу вэ гэх юм бол одоо дэлхийн хаа цагаагаа олдж байгаа тийм бид нар газар ухахад ингээд илс, шавар за тэгээ бол энэ тунмал чулуу гэдэг зүйлс гардаг юм байна. Тэгэхээр энэ дээр үндэслээд энэ газрын одоо энэ эдгээрт одоо ус яаж нөлөөлсөн бэ гэдэг судалгааг хийсэн байна. За энийг ойлгоход бол хэдүүлээ нэг өмнөх дугаар дээр ярьжсэн Гранд Каньоны газрын давхаргыг эргээд нэг сонсгоод тэгээд газрын давхарга маань нөгөө адил үйл явцын онлоор тэгээд таамаг дээр үндэслээд тэр газрын давхаргыг 12% хуваагаад тэрийг бүгдийг 90% хуваагаад тэгээд одоо хэдэн тэрбум жил хэдэн зуун сая жилийн турш үүссэн гэж үзэж байсан. Тэгэхээр энэ газрын давхаргын одоо тэр 12 болгож геологийн шугам болгож авсан энэ газрын давхаргын маань дээрээсээ 3-т нэг юм кокония гэдэг юм давхарга байдаг юм байна л. Тэгэхээр энэ давхарга маань яаж үүссэн бэ гэхээр юм элсэн давхарга байдаг юм байна. Элсэн чулуун давхарга гэх юм уу одоо. Тэгэхээр энэ элсэн чулуун давхаргыг судалж үзсэн чинь тэрэнд нь ингээд маш олон юм хуниас зурааснууд илэрчээ. Тэгэхээр энэ яагаад энэ чухал вэ гэхээр ерөнхийдөө эрдэмтэд юу гэж үзэжсэн гэхээр энэ кокония гэдэг давхарга болвол элсэн энэ давхарга маань урт удаан салхины нөлөөгөөр бий болсон гэж үзэжсэн чинь за энэ эрдэмтэд маань ингэж үзээд юу гэж үзсэн гэхээр тэр хуниас зураасууд нь салхины нөлөөгөөр биш. Яг хөө салхины нөлөөгөөр бол одоо ингэдэг юм байна л да. Салхи ингээд нэг талаас нь үлдээгээд тахаар ерөнхийдөө нэг юм овоорсон маягтайгаар ингэж одоо үүсэх ёстой гэдэг юм байна. Уулм бол одоо салхины үлгэр бол тэгж үүсдэг юм байл дээ элсэн давхарга маань. А гэтэл энэ юу нь болохоор ингээд дээрээс нь ингээд
ингээд нэг юу яасан маягтайгаар давхраллагдсан маягтайгаар үүссэн. Тэр хунаас зураасууд нь. Тэр энийг юугаар үүсдэг вэ гэхээр маш хүчтэй усны урсгалаар ингэж үүсдэг юм байна. Тэгэхээр энийг ингэж хараад энэ бол маш хүчтэй усны урсгалаар дамжин ийм давхраг үүсчээ гэдгийг энэ хүн ингэж одоо тогтоогдсон байна л да. Одоо энэ коконы гэдэг давхраас гадна бас нэгэн зүйл байдаг нь шин тунамл чулуулаг гэдэг газрын давхар байдаг юм байна. За тунамл чулуу гэдгийг одоо нэг товчхон тайлбарлах юм бол энэ газрын дор ер нь устай орчинд үүсдэг юм байна. Тэгэхээр энэ далаа ялангуяа нуур далаа гэх мэт одоо тэрний ёроолт тунцс болж үүсдэг чулуу. Тэгэхээр элс шаврыг зөөвөрлөн хоримтлуулснаар тэгээд элсэн чулуу, шавар чулуу. За тэгээ ус маш их даралттай учраас усны тэр даралтаар одоо химийн урвал явагдсанаар тэр шохон чулуу, одоо кальцийн карбонатын давс гэж яриад байна л да. Эднийг үүсдэм. Тэр шохон чулуу нь бүр сонирхолтой нь юу яаж үүсдэг вэ гэхээр амьтдын үлдэгдлээс ингэж химийн урвалд орсноор шохон чулуу гэж байдаг тийм нэг цагаан нэг юм нумтар чулуу. Энэ болвол тэр усны даралт, усны доор химийн урвал явагдсанаар амьтдын үлдснээс үүсдэг юм чулуу юм байна. Нөгөөх нь бас ургамлын үлдэгдэл одоо үндсээс үүсдэг нүүрс гэдэг нэг зүйл байна шүү дээ. Бид нар одоо ингэж түлээлээд. Энэ зүйл манаас тэр ургамлын үндэс химийн урвал тэгээд ялангуяа тэр газрын усны тэр доор маш их тэр даралтын донд ингэж үүсдэг ийм газрын ийм давхраг юм байна. Эднийг бол ерөөхдөө тунмал чулуулаг гэж хэлж байна. За тэгэхээр энэ тунмал чулуулаг маань юуг одоо илэрхийлж байгаа вэ гэхээр энэ тунмал чулуулга нь одоо энэ дэлхийн бүх газрын давхаргаас илэрдэг юм байна. Тэгэхээр энэ тунмал чулуу ганцхан ямар үед үүсэх боломжтой вэ гэхээр маш хүчтэй усны урсгал, за хүчтэй усны даралтаас болж үүсдэг газрын давхраг юм байна. Энийг ингэж нээснээрээ энэ эрдэмтний одоо энэ маш одоо тун юм нөлөө болсон юм байна. Тэгээд энэ хүний гаргасан тэр саяны тэр ярьсан ном маань ерөнхийдөө геологийг ойлгох одоо орчин үеийн шинжлэх ухааны бас их том үндэс болсон юм билээ. За тэгэхээр энэний дараагаар бас нэг баримт байгаа нь за Францын анатомч, палеонтологч Жорж Кове гэдэг хүн 1798 онд амьтдын угсаа гэдэг ном гаргажээ. Одоо нэг Чарльз Дарвин ч юм бол 1850-ад онд өөрийн номоо гаргасан шүү дээ. Энэ хүнээс өмнө 1798 онд амьтдын угсаа гэдэг ном гаргасан. Энэ Францын энэ Жорж Кове гэдэг энэ эрдэмтэн. Тэгэхээр энэ номоороо ерөөсөө энэ хүн яасан гэхээр амьтдын анги бүтэц үүсэл болоод анатомын онцлогийг наривчлан тайлбарласан анхны шинжлэх ухааны одоо том судалгаа ном болсон юм байна. Тэгэхээр энэ нь одоо бас орчин үеийн палеонтологийн судалгаанд асар том нөлөө үзүүлж ерөнхийдөө одоо суур зарчмыг одоо гаргасан юм. За энэ хүн ямар том юм онолыг дэвшүүлсэн гэхлээр гинтийн өөрчлөлтийн онол гэдэг онолыг гаргажээ. Одоо энэ онол нь бол энэ геологийн ухаанд бол бас нэг том онол нь болж явдаг юм. Тэгэхээр энэ онолыг энэ хүн анх дэвшүүлсэн. Тэгэхээр энэ онолыг дэвшүүлсэн гол баримт нь юу вэ гэхээр нэг пессол гэдэг ойлголт байт юм байна. За пессол гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр одоо амьд организм болох тийм динозавр, арслан заан, загас, хүн дүрст одоо амьтын одоо далайн ямар нэгэн амьтдын үлдэц яс байгаа шүү дээ. За тэрнээс гадна нөгөө ургамал модны үндэс навч одоо мөчр гэх мэт зүйлсийн тэр чулуутсан үлдэцийг пессол гэж хэлдэг юм байна. Тэгэхээр энийг ингэж энэ хүн судалж байхдаа энэ пессол гэдэг зүйлс түрүүний хэлсэн тунамл чулуулаг гэж ярьсан тийм ээ. Тэгэхээр тэндээс ихэнх нь илэрдэг юм байна. За тэгэхээр энийг ингээд нэгтгэхэд ойлгохоор энэ хүн юу гэж үзсэн гэхээр нэг тунамл чулуу гэдэг бол тэгээ асар их усны одоо даралт урсгалаар үүсдэг ийм газрын давхарга. Гэтэл энэ газрын давхаргаас нь ихэнхдээ нөгөө амьтдын үлдэц тэр яс ургамал аян одоо үлдэцүүд нь илэрч байгаа учраас энэ хоёрыг нэгэн цаг үед болсон. Энэ тэгтээ ямар тайлбар хэлж байгаа болохоор нөгөө нэг адил үйл явцын онол гэж яриад байсан тийм ээ. Бид нар нөгөө маш урт хугацаанд одоо газрын давхарга үүссэн гэдэг онолоор бол тайлбарлагдах боломжгүй юм байна. Яг тэгэхээр тэр урт удаан одоо газрын давхарга үүсэж явцад амьтан ургамал хизээч тэг чулууж амжигдгүй юм байл. Яагаад гэвэл амьтан ургамал чинь нөгөө тодорхой хугацаанд ялзраад муудаад задраад алга болчтой тийм ээ. Гэтэл яаж тэгэж тэг газрын тэр давхаргыг ингэж даагаад чулуучаад ингэж үлдсэн байх вэ? Тэгэхээр энэ бол гинтийн өөрчлөлт.
Буюу одоо гинтийн өөрчлөлт гэдгийг зөвхөн энгийн үгээр ярил гинтийн сүүлээр болсон байна гэдэг ийм онолыг дэвшүүлсэн. Тэгэхээр энэ онол бол одоо энэ шил ухааны бас нэг том онол болж явдаг юм байна. За тэгээд энэ амьтдыг ингээд судалж байхад нэг сонирхолтой одоо зүйлүүд нь юу гэхээр тэр амьтад ингээд яг ингээд харахад бол яг энэ ямар амьт юм бэ гэдгийг ялгаж болохоор хэлбэр төрс нь тэгэж одоо алдагдаагүй. За зарим амьтд мөр ходоодондоо зарим одоо хоолны үлдсэн байж исэн. За жишээ нь одоо тэр шувуу ялангуяа загас махсны хайрс нь яг ингээд хайрс хിവэрээ үлдсэн байдаг юм байна л да. Жишээ нь одоо тэр чулууц амьтдаас олдоход тэр далайн нэг юм юу байдаг юм байна. Хавчны нэг төрөл. Тэр сүргээрээ олцсон. Тэр далайн хавчнууд нь яг нэг чигт ингээд явсан байдалтайгаар олдсон байна. Тэгэхээр тэр олдсон юм байна л да. Тэгэхээр тэр далайн тэр амьтан маань тэр урсгал дагаж явдаг юм байна. Яг нэг зүг рүү. Тэгэхээр тэд нэр ийм замбраагүй байдлаар биш яг бүгдээрээ нэг урсгал дагаж явж байхдаа маш түргэн хугацаанд гинтээр булагдсан байна гэж. Булагдсан гэж харагдаж байгаа юм л да. Одоо харагдсан байна л да. Тэр одоо судалгаагаар. Тэгэхээр энийг тайлбарлах ганц зүйл нь юу гэхээр ерөөсөө гинтийн сүүл болжээ. Экологийн одоо юу гэдэг нь те газар зүүн сүүл. Тэгэхээр бид нэр одоо Библиэлд ингээд уншихтаа яг зүгээр ингээд нэг те бороо орж байгаа. Тэгээд ингээд амьтад ингээд бүгд устдаад өнгөрцөн гэж хэлж байгаа одоо ойлгодог боловч яг газрын гадаргууг судлаад үзэхээр энэ бол бүр газар зүүн том сүүрэл болсон байна. Тэгээ энэний нэг одоо гол юу нь одоо баримтны юу гэхээр тэр түрүүний яс тэр турмал чулуулгууд. Энэ аягүй чухал юм биш үү? Тэр турмал чулуул гэдэг бол заавалчгүй энэ бол нэг талаар газрын одоо газар зүүн сүүрлийг илтгэж байгаа юм байна. Сүүрлийн явцад үүсдэг. Ялангуяа тэр гүн ус, хүчтэй урсгалтай ус бүх дэлхийг хамарсан гэдгийг нь одоо бас нэг батлсан зүйл нь юу гэхээр бүр одоо бид нар мэдэн тийм ээ одоо энэ юу Альпийн нуруу Гямлан уулсаас хүртэл тэр турмал чулуу олддог юм байна. Тэгэхээр тэр асар их усны одоо нөлөөгөөр үүсэх энэ турмал чулуулаг маань одоо тэндээс одоо өндөр уулсаас илэрчин гэдэг маань тэр үер бүр өндөр уулсыг хүртэл давсан гэсэн ийм одоо бодлогоор өгдөг юм байна л да. За тэгэхээр энэ гинтийн өөрчлөлтийн энэ онол бол одоо ингэж Ноагийн үерийг ер нь бол баталж гинэ гэж энэ тухайн эрдэмтэд бол үзсэн байна. Тэгээд үнэхээр ч одоо газар зүүн тэр экологийн газар зүүн сүүрэл болоод тэр амьтд нэг дор ингэж олдож байгаа тэр усаар зөөвөрлөгдөж очиод ялангуяа томлол чулуулга ядвадас амьтад олдчиход. Тэгэхээр бидний нөгөө Библиэл дээр байгаа бүх амьтад одоо устж өгөө болсон ч гэсэндээ тэдний үлдсэн ингэж тэр томлол чулуулгуудад ингэж чулуужиж үлдсэн гэсэн нэг ийм онол байгаад. За мэдээж энэ дээр бас нөгөө өөр олон тайлбар байдаг юм байлээ. Одоо солирын тэ солироос болсон галтуулын дэлбэлтээс болж тэр амьтад ингэж сүрсэн гэж үзэж байгаа боловч гол нөгөө нэг барьж байгаа баримтны юу гэхээр тэр тунмал чулуу гэдэг зүйл бол заавалчгүй усны нөлөөгөөр л үүсдэг учраас энэ бол дэлхийг хамарсан асар том усан одоо үер болох Ноагийн үер бол болсон гэдгийг энэгээр ингэж бас яадаг юм байна. За тэгээд за гисэн ч гэсэндээ одоо энэ Ноагийн үерийг бас зарим талаараа юу яадаг өгөөсгдөг эрдэмтэд байна. За одоо энэ дээр бол яг хоо монголчууд маань нөгөө 70 жил одоо Оросын нөлөөнд байхдаа ангигүй бас нөгөө шашингүй систем болох социализмаар явж ирсэн. Тэгээд энэ социализмын үеийн нэг зөвлөлтийн үеийн нэг эрдэмтэн байна л да. Яа Перельман гэдэг хүн. Тэгэхээр энэ хүний нэг юм хідэн ном Монголд бол айгүй хэвлэгдсэн. Тэгэхээр энэ бол сонирхолтой физик, сонирхолтой математик, сонирхолтой одон орон гэх мэт ийм ном байдаг. Тэгэхээр энэ Перельман гэдэг хүн бол өөрөө маш алдартай зохиолч бас эрдэм шигний ажилтан юм байна. Тэгэхээр энэ хүний тэр сонирхолтой математик гэдэг дээр Ноагийн үерийг үгүйсгэсэн тийм математик нэг тооцоо байна. За энэ тооцоон дээр юу гэж үзсэн гэхээр манай хүн ингэж үзсэн байна л да. За 40 өдөр 40 шөнө бороо орж гэдэг тийм ээ эхлэл номон дээр. Тэгэхээр энийг үзээд за 40 өдөр 40 шөнө орсон бороо яаж те хамгийн өндөр уулыг давсан ийм том одоо үер болж болох уу гэж үзээд судалгаа хийжээ. За тэгэхээр энэ ус гэдэг зүйл бол
одоо дэлхий дээр бол 3 төрлөөр оршиж байгааг бид нар мэдчихэж байгаа. Нэг нь мөс, нэг нь уур, нэг нь шилхэн хэлбэрээр. За тэгэхээр энэ агаарын даралт гэж ярьдаг тийм агаарын баганч гэж ярьдаг юм байна. Нөгөө агаарын баган гэж ярьдаг юм байна. Тэгэхээр энэ агаарын баганд ер нь бас энэ ус маань өөрөө уур хэлбэрээр оршиж идэг. Тэгээд тэр уур маань одоо ингээд цас бороо болоод одоо энэ уур амьсгалыг эргэлдүүлээд ингээд байж идэг юм байна л да. Тэгэхээр энд тооцоо хийжээ. Тэгсэн чинь агаар мандалд ерөнхийдөө нэг одоо куб квадрат метрт 16 литр ус 16 кг ус орчдөг юм. Яг зөв энгийн үгээр хэлбэл одоо хаашаа 1 литр юм савнд 16 литр ус орчиж байна гэж үзэж байна л да. За ингэж үзээд ерөнхийдөө агаар мандалд нийт байгаа одоо тэр усны хэмжээ нь 12900 км 12900 км куб одоо ус байна гэж үзэж байна. За энийг литрээр нь ярих юм бол 12.9 тэрлон литр ус байна гэж үзэж байна. За гэхдээ энэ ус нь бүгдээрээ нэг дор ингээд бороо болоод газар дээр буух юм бол тэр хүний тооцоогоор яг ер нь математик тооцоогоор юу гэж гарсан гэхээр энэ газрын нийт гадаргууг гүдгэр хонхрыг нь ерөнхийд нь яг дундажлаад үзээд энэ хүн юу гэж үзсэн гэхээр 2.5 см л ус орохоор болж байгаа байхгүй яг энэ агаарт байгаа тэр бүх ус одоо уур нэг дор ус боллоо гэхэд тэр шүлэнсний одоо хайрцагны тал шиг ийм ус болох юм байна гэж тооцоо гаргасан. Тэгээд энэ хүн энэ тооцоон дээр үнэлээд юу гэж үзсэн гэхээр ногийн үер бол зүгээр те хэд дахин одоо нэмсэн дэгстүүлсэн сайхан үлгэр домог байна гэж үзсэн байна. Гэтэл энэ хүн хоёр зүйлийг одоо юу яаж үзээгүй болж таарж байна л да. Тооцоолж нэгтэлж үзээгүй болж таарж байна. За энэ юу гэхээр Эхлэл номын 7-гийн 11-ээс 12 дээр ёроолгүй гүний бүх булаг садран оргилж Тэнгэрийн усны хаалт нээгцэн гэж бичигдсэн байдаг тийм ээ. За тэгэхээр энэ гүний ус гэдэг зүйл бас байна. Одоо дэлхий дээр гүний ус гэж нэг байна тийм. Бид нэр гүний усыг бол цэвэр ус гэдгээр нь мэдчихээн. За зарим талаараа бас халуун хүйтэн ашаа энэ төргээ яриад байдаг. Гэтэл энэ гүний ус гэдэг маань ерөнхийдөө газрын доор байж идэг ус. За энэ усны хэмжээ төрөөнийх шиг ингээд математик тооцоогоор үзэх юм бол 23.4 сая км куб гэж. За литрээр ярих юм бол 23 квадриллион литр болно гэж. Энэ баг одоо нөгөө элсний шиг баг оддын тоо моо шиг тийм их. Гэхдээ энэ ус ерөнхийдөө дэлхийн одоо нийт усны ерөөсөө л нэг 2.5% эзэлж. За энэ ус гарсан гэж нэг талаараа ярьж байна. За тэгээд ингээд бас хангалттай болчихж байгаа юм тийм ээ. За тэгтэл бас нэг зүйл байна. Эхлэл номын 1-ээс 6 Эхлэл номын 1-ийн 6-7 дээр бурхан усны дундуур байж ийхүү усыг уснаас салтугаа гэж хэлсэн. Тэгээд огторгын дээрх усыг огторгын доорх уснаас салгасан гэж нэг юм ишлэл байдаг. За энэ дээр үндэслээд зарим эрдэмтэд ингээд тооцоо судалгаа хийжээ. Тэгэхээр ер нь эртний дэлхий маань бас устан бүрхүүлтэй байсан гэсэн нэг юм таамаг гарч. Тэгэхээр энэ таамагийг одоо бас дэмжсэн баримтууд байна. За энийг нэг товчхон ярив. За энэ усан бүрхүүл байснараа эхлээд ер нь тухайн үеийн эртний дэлхий юу болж таарсан гэхээр энэ усан бүрхүүл маань одоо сансраас ирдэг янз бүрийн энэ туяанууд байдаг юм байна. Одоо нарны шуурга, сансрын одоо дэлбэлт гэдэг юм уу те. Энэ туяануудаас за бас энэ далаач нь өөрөө бас халахаараа янз бүрийн туяа ингээ ялгаруулдаг юм байна. Ойлтоосоо болж. За энэ болгоно нь ерөнхийдөө одоо хүмүүсийн амьдрал за экологийн системд ямар нөлөө үзүүлдэг вэ гэхээр ер нь хүн болоод ургамал амьтад энэ мутац үүсгэж юм байна. Ингэснээс болж хүмүүст хорт хавдар үүсэх, насжилт багасах. За тэгээд одоо экологийн зарим ургамал устгах, тэдний одоо тэр бүтцийг өөрчлөгдөх. Тэгээд хоолт хичээлийн хомсдолд орох. За нэг иймэрхүү нөлөө үзүүлдэг юм байна. Харин энэ усан бүрхүүл байснараа юу болдог вэ гэхээр энэ сансрын энэ тэр туяанууд далаагаас ойж байгаа тэр туяануудаас бүрэн тасалдаг юм байна. За ингэснээр дэлхийн маань нэг өсөндөө баг нэг юм хөлөмж маягтай. Маш зөөлөн дулаан. За үүний үр дүнд хүмүүс асар урт наслна. Илүү эрүүл чирэг байна. Тэгээд одоо амьтад болоод ургамал одоо хүн хүртэл одоо илүү том биетэй эрүүл чирэг байдаг юм байна л да. За тэгээ энэний одоо нотлого нь юу вэ гэхээр эрт үеийн амьтдыг судалж үзэхээр ер нь одоогийн амьтдаас илүү дандаа том биетэй байсан.
илүү эрүүлж хэрэг байсан. Ургамал нь ч гэсэн тийм байсан болж таарч байна. За тэгээд тэрнээс гадна одоо өмнөд хойд туйл гэж ярьдаг тийм ээ, мөсөөр хүчигдсэн. Энэ туйлууд маань хүртэл маш дулаахан. Тэгээд тэндээс хүртэл одоо энэ улаан уур амьсгалд амьдэрдэг амьтад ургамлын үлдсэн яснууд олдсон байна. Моднууд хүртэл олдсон байна. За тэгээд энийг юугаар тайлбарлаж болох вэ гэхээр ерөнхийдөө тэр дэлхийг тойрсон одоо бүрхсэн усан бүрхүүл байжээ. Тэгээ энэ нь бол нэг гайхалтай сони юм биш юм байл л дээ. Яагаад гэвэл одоо манай Нарны аймгийн Санчир гарагч өөрөө бүслүүртэй тэр бүслүүрийн ихэнх хэсэг нь ус юм байлээ шүү дээ. Тэр ус маань өөрөө мөсийн хэлбэрээр оршдог. Харин эртний дэлхийн усан бүрхүүл нь ерөнхийдөө яг ус хэлбэрээрээ байсан гэсэн нэг юм зүйл байна. За тэгээ энэ дээр үндэслээд нөгөө Библиэлд байгаа хүмүүсийн урт насалж исэн шалтгаан. За амьтдын тэр илүү том байсан шалтгаан нь тэр усан бүрхүүлээс болсон. Тэгэхээр яг үерийн үед тэр Тэнгэрийн усны хаалт нийглээ гэж хэлж байгаа маань энэ ус дэлхий дээр буусан гэсэн үг. Ингэж үзэж байна. Эрдэмтэд бол гүний газрын ус гарахтаа зүгээр гарахгүй байл та тэр нь заавал галтуул маягаар дэлбэрч одоо тесэрч газрын усны гүн нээгдсэн байна гэж үзэж байна. За тэгээд энээс болоод дэлхий дээр мөслөг болсон. За мэдээж уур амьсгалын өөрчлөлт ирсэн байна. Одоо ганцхан газар зүүн болоод амьтдын сүлээс гадна уур амьсгалын өөрчлөлт ирсэн. Тэгээд энэс бол шалтгаалж одооний энэ бидний мэдж байгаа мөслөг болсон гэж ингэж үзэж байна. За тэгээд ерөнхийдөө ингээд та бүхэндээ танилцуулах юмнуудаа хэллээ. Тэгэхээр ямар ч байсан нэг талаараа бол одоо үндэстнүүдийн болоод улс үндэстнүүдийн тэр аман домог бас археологийн олдууруудад дээр Ноагийн үерийн талаар юм бүгдлийг хамарсан Ноагийн тэр үерийн талаар бичсэн байдаг юм байна. Тэгээ саяны дурдсан хоёр эрдэмтэн маань ерөнхийдөө газрын гадаргууг ялангуяа тэр тунамлч чулуулагийг амьтдын үлдцийг судалж үзээд тэгээд энийг бол асар их усны нөлөөгөөр үүссэн байна гэдгийг тогтоосон. За тэгээд бас энэ одоо тэгвэл тэр ус маань хайцсан бэ гэдэг бас нэг сүүлчийн асуулт байна л да. Тэр их ус хаашаа татарч алга болсон бэ гэсэн бас нэг юм одоо Ноагийн үерийг эсэргүүцдэг хүмүүсийн тийм асуулт байдаг юм байна. За тэгвэл одоо энэ хойд өмнөд мөсөн далаа гэж байгаа тийм мөсөн хүчигдсэн. За энэ нэг тал хэлбэрээр энэ нөгөө их усны маань зарим хэсэг нь одоо нэг мөс болж хадгалагдаж байна. За мэдээж хэрэг гүний ус нь буцаад гүндээ орсон. Одоо гүний тий. Нөгөө талаараа нөгөө нэг уур болж исэн ус маань буцаад одоо тэр агаар мандалтын тэр баганд байгаа уснууд маань буцаад тэр уур хэлбэрээр байж байгаа гэж үзэж чинь. Тэгээд яг тооцоолт хийж үзсэн. Тэгтэл яг нэг дор хэрвээ бүх мөс хайлаад бүх гүний ус одоо ориглоод тэгээд бүх одоо тэр агаар мандалд байгаа бүх ус бороо болон асгарах юм бол яг гямлаа уулыг баг давах хэмжээний үер болох юм тооцоо гаргаж үзсэн байна. Тэгэхээр нөгөө ус маань ингээд одоо ийм байдлаар ингээд хадгалагдаж байна гэж бас хэлж болохоор юм л да. Яг энийг ингээд харахаар Бурхны нэг Библиэр байдаг нэг ишлэл байдаг те. Бурхан зарим зүйлийг ингээд юу болгож их үлдээдэг штэ. Түүхийг одоо хэрвээ те ер хүүхд чинь энэ чулуу юу вэ? Энэ баг нь юу вэ гэж асуувал Бурхны хийсэн ажлаас болоод Бурхны одоо амлалтыг бид нар сануулахын тулд солонг татж байгаатай адилхан ингэж үлдээсэнтэй адилхан одоо энэ тунамл чулуулгууд амьтдын үлдэц яс энэ хойд өмнөд одоо мөс зүсийг ерөнхийдөө зүгж үзүүлэхээр Бурхан энийг бас баримт нотлохоо болгож үлдээсэн юм аа гэдэг талаар бас ингэж ярьж байна. За тэгээд би ямар ч өөрийнхөө нэг ойлгосон уншсан зүйлийг ингээ та бүхэнтэй товчхон хуваалцлаа. Ямар ч та бүхэн маань ингээд жохон жижигхэн ч гэсэн нэг юм ойлголт авсан гэж итгэж байна. Тэгээд энэ удаагийн одоо дугаарыг энэ хүргээд өндөрлөж байна. Дараа дахин уулзтлаа. Түр баяртай.